Сайн уу, өглөөний минь. За өглөөний 5 цаг 30 минут болж байна. Энэ маань бүтэн сайн өдрийн өглөө байгаа. Хагас өдөр бид хоёр ажиллаад арчаад ерөнхийдөө гинтл шийдээд тэгээд Норвег явж үзье. Норвегийн алдартай тийм тролл тунгаа гэдэг монголоор бол мангасын хил гэдэг тийм алдартай хад байдаг. Тэгээд тэрэн дээр очиж үзье. Бөөнөрөө тэр хад руу чадвал хүүхдүүдээ явъя. Чадахгүй хүүхдүүдээ үлдээгээд хоёулаа тийм явган аялал хийя гэсэн төлөвлөгөөтэй. Ерөнхийдөө бол гинтийн шийдвэр гаргаад тэгээд буудлаа захиалаад тэгээд бараг өмсөн хувцастайгаа энэ аялалдаа гарсан. Тэгээд энэ аяллаа маань онцлог нь юу байсан бэ гэхээр бүтэн сайн өдөр, нэгд өдөр, за тэгээд хоёрт өдөр нь буцаж ирэхээрээр буудлаа захисан. За буудлын тухайд бол Норвег нэлээд үнэтэй санагдсан. Гой буудлууд мэдээж гадаах орчингоос шалтгаалаад үнийн хувьд бол янз бүр байсан. Бидний хувьд бол харьцангуй хямдхан буудал буусан. Тэгээд 2 хоногийн нэг 5,000 гаруй крон болж исэн. Тэгээд манай буудал бол яг бид хоёрын төлөвлөлөөд очих газраас 1 цаг орчмын зайтай тийм буудал байсан. За Норвегийн хувьд болохоор манай гэрээс ерөнхийдөө Стокгольмоос нэг машинаар 8 цаг талдаа явах юм байлээ. Тийм учраас бид хэд ерөнхийдөө эрт сэрсэн. Тэгээд 5 гэж сэрээд тэгээд юмаа бэлтжээд тэгээд ямар ч тийм илүү дутуу аяллаа ачаа хэрэгсэл аваагүй зөвхөн өөрсдөө тэгээд гараа явсан байгаа. Маш гинтийн аялалаа. Тэгээд гинтийн аялал угаасаа их гоё байдаг. Тэгээд анх удаа Норвег тэр тусмаа анх удаага одоо маш гайхалтай байгалийн үзэсгэлэнтэй одоо тогтцтой тийм гоё байгальд явган аялал ерөнхийдөө хамгийн анх удаа гэж хэлж болохоор юм гоё аялал байсан. Тэгээд влог маань ерөнхийдөө маш урт болоод байгаа учраас эхний хэсгийг ингээд оруулчихъя. Тэгээд сүхэ бит хоёр яг уул руугаа болохоор маргааш нь аялсан, алхсан. Тэгээд тэр влогийг тусад нь дахиад оруулахаар төлөвлөж байгаа шүү. Тэгэхээр яг тролл тунгаа буюу тэр мангасын хил рүү алхсан влогоо та нар маань хүлээж аваад үзээрэй. Тэгээд энэ бичлэгтээ хамтаагаад баярлалаа. Hi, good morning. Өглөөний 10 цаг. Анхуулаа. Hi. Hi. Манай нойрмог бид хэд өглөөний цагаа ууж байна. Би та нарт амар сони юм харуулъя заа юм. За энэ яадаг юм зогсоол вэ гэсэн чинь энэ хавьд ямар ч юм амтан хүн байхгүй. Би тэгэд нөгөө нэг цайлах гад зогссон байхгүй юу? Тэгсэн чинь энд ингээд зүгийн бал гэдэг цэвэр юм цэвэр натурал юм зүгийн бал гэж байгаа байхгүй юу? Тэнгүүдээ интернетээр энэгээр PayPal-аар ингэж мөнгө төлж болно. Эсвэл энэ хайрцаг руу 10 евро хийгээд зүгийн бал авч болох юм байна. Сонин багаз 10 евро хийгээл зүгийн бал авах юм байна. Тэгээд ямар ч амтан хүн байхгүй. Тэний дотор зөндөө зүгийн балууд байна. Ёстой сони юм ба. Тэгмүүдээ энэ мөнгөнийхөө хайрцгийг болохоор ингээ уйлдсан байна. Мөнгө хайрцаг нь нэлээд хүн байна оо. Нэлээд хүн байна. За ийм байна. Энэ нэг ийм сонин газар байна. Зя. Өглөөний минь. Зя. Норвег руу үндсэндээ бидний очих ч гоо тэр төлөвлөсөн газар руу манай гэрээс мап дээр болохоор
500 гаруй километр байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө явах цаг нь бараг 8 цаг явна гэж гарч ирж байгаа байхгүй юу. Яг тэгэхээр ерөнхийдөө Норвеги руу орлол бол уул ус маш гоё байгальтай болоод ир тийм лээ. Тэрийгээ дагаад тэгээд километр цаг 80 дээдлэл нь 80 милийн хурдтай тийм километр цагтай ийм зам учраас илүү хурдалж болохгүй. Дээрээс нь уулын зам учраас аюух тийм нэг одоо уулын билээр тойрох огцом тойролттой эргэлттэй тийм замууд аюух байт юм лээ. Тэгээд яг ийм хоёр игнэтэй одоо нэг игнэтэй гэх юм уу? Нэг урсгал нь нэг игнэтэй. Гэтэ төвчрээ бол байхгүй. Тэгээд үнэхээр бүр байгаль тэр уул ус ургамал бүр хэлэх үгээр хэлшгүй. Маш гоё, маш бүр ингээд нүд сэтгэл баясаж, нүд сэргэж сэтгэл баяссан ийм гоё орчинтой, ийм гоё байгальтай юм бэлээ. Тэгээд Норвеги руу анх удаага ирсэн хүмүүс тэгээд замдаа ерөөсөө байгалаа хараад ангаагаал явсараа байгаад очсон. Тэгээд маш их тийм нэг уулыг ингэж нөхөлж юм түнэл болгосон. Том уул хадыг нөхөлж юм түнэл гаргасан ийм замуудтай юм байлээ. Тэгээ влогтойгоо хамт байсанд баярлалаа. Дахин баярлалаа. Түнэл. Яа. Нэлээд урттай шүү түнэл. За. Бид хэд буудалтаа орж ирлээ. Йоо, манай буудал ийм амар өндөр ийм нөө хадны яг доотлолт байдаг буудал. Одоо энэ доор ингээ баахан юм дагаад байшин дагаад энэ доошоо ингээ тийм өндөр ваа. Тэгэнгүүтээ манай буудлын арт тал энэ байна. Тэгээ манай өөрөө тэр онгорхон байгаа тэр өөрөө сүхөө сууж байна. Тэгээд бид хэд ямарсан буудалтаа ороод ирчлээ. За, байгаль бол тасархаа. Үнэхээр гоё бүр сүрдмээр амар сүрдмээр юм байна. Бүр ингээд одоо нөгөө ийм өндөр уул хад харсан ч үнэхээр гоё юм. Бүр нүд сэргэж байна. За, өнөөдөр аялал эхэлсэн. Норвеги аялал эхэлсэн хана. Орой. Hey vlog чанхула. Hey Dado. Vlog. Hey Jo. Hey vlog. Marcos, it's me. Бүрхээ гэрч үзлээ. Амар сүртэй, бас сүрдмээр юм байна. Нэлээд өндөр уулнаас бууд юм байна. Тэгээд нөгөө жуулчдын аюулгүй байдлыг хангаад яг энэ гол замаар ингээд хөндлөн гарахад юм нөхөн гарцаар шийдсэн байна. Тэр нэг гоёоц. Тэг ингээд хаасаагүй юм жуулчны машинууд байна. Тэгээ нөхөн гарцаар гараад замынхаа царталт гарах нэ. Тэгээд ерөнхийдөө бол юм өндөр уул нуттай. Энэ үнэхээр гоё хүрхрээ байна. Ямар ч гэсэн хүрхрээний нэрийг бол мэдэхгүй. Бид хэд сая дэлгүүр оршоо ороод тэгээд энэ хүрхрээ рүү орж ирээд ирсэн. Цадчлаа шүү. За оройны хоол
Амар гоё орчинд идлээ. Ваа. Нөгөө балкон дээр сууж байгаа идлээ. Тэгээ оройны хооллохоор би тэд сая дэлгүүр ороод Норвегийн махыг амталж үзье гэд амталсан мах. Хүүхдүүдэд болохоор мах идчихин тэгээ бас коро тэгээ бас бэлэн гоймон хүүхдийн чикентэй бэлэн гоймон идсэн байна. Тиймэрхүү орой ол. Энд мэдээж талах байна. Hey. Mommy, kita här, jag lyssnar. Хоёр оноо дурглаа гэх тэр. Уулууд явал ингээл цөм нүхлээр ячдаг юм байна уу? Манайхаа ийм том уулыг ингээл нүхлээд түнэл алгацсан байна. Хэр гахалтай. Зөндөө олон юм